Тогтоолын төслийг дэмжиж байгаа хил мал гуравтайгаа багт хэн баян Монгол баян гэж бас манай нэг нэрт яруу наригч хэлсэн байдаг. Яа харахгүй бас монголчууд биднийг бас хоолтой ундтай байлгаж, Монгол улсынхаас одоо хязгаар нутгийг бас эзэнтэй байлгаж, Монгол өв соёлоо тээж байгаа. Иргэдийн гол одоо амин зуул бол мал байгаа, малчтын маань. Тийм болохоор Монгол улсын бас үндсэн хуулинд мал сөрөг төрийн хамгаалтанд байна гэж заасан байдаг. Энэ баруун аймагуд Баян Илгийн Увс, Ховд, одоо Говьолтой, Завхан аймагуд бол нэлээд гандуу зунтаа болсон. Гантай учраас өвс хадлан тэжээлээ бэлдэж чадаагүй. За түүнээсээ болоод бас энэ өвөл нэлээд тийм хүндөвтөр өвөл, энэ бас зуд болох өндөр эрсдэлтэй байгаа. За энэ асуудалд бас засгийн газраас, улсын их хурлаас онцгой анхаарч, уг нь бол засгийн газар тогтоолоо 10 сарын 8-нд баталсан. Харамсалтай нь одоо бид нар бас улс төржиж, талцаж хуваагдаж одоо янз бүр улсаар одоо өвөл болсон хойно улсын их хурлаар энэ тогтоолгонд хэлэлцэх гэж байна. Энэ алслагдсан аймагуудад үнэхээр одоо бүхэл төрлийн бараа бүтээгдэхүүн өндөр үнэтэй, тээврийн зардал өндөр үнэтэй учраас гурилн үнэтэй, будаан үнэтэй, тэгээд бензин шатхуун үнэтэй, өвс тэжээл үнэтэй. Малчид маань одоо хэдэн малаас онд оруулах гэж энэ зунжин намаржин дорондоос, дорондын халах голоос Баян Илгийн рүү, Увс руу, Ховд руу одоо өнжсөн өвсийг тээвэрлсэн хийсэн. Өнөөдөр Улаанбаатар хотод нэг одоо боодлоо өвс нь 15,000 орчим төгрөгийн үнэтэй байгаа бол баруун бүсийн аймагуудад 25,000 одоо 30,000 болсон байна. Ийм л одоо нөхцөл байдалд малчид маань одоо алслагдсан бүс нутгийн одоо ард иргэд маань бас амьдарч байгаа. Тийм болохоор бас яаралтай энэ тогтоолыг бас баталж энэ одоо Баян Илгийн аймгийн Цагаан нуур, Ховдын Яранта, Довсын Боршоо, Завхны Ардсуур, Говьолтой, Бургастай гэсэн боомтуудаар одоо импортоор өвс, тэжээл, за ялангуяа одоо гурил тэжээл орж их бололцоо боломжийг бас яаралтай бүрдүүлээд өгчих юм бол энэ одоо бас малчтад бас жоохон ч гэсэн дэм болох болов гэж одоо үзэж энэ тогтоолын төслийг засгийн газраас их хурлд оруулсан. Одоо их хурл бас нэг яаралтай горимоор одоо хурдан хугацаанд одоо шийдээд явах байхаа. Цаашдаа одоо бас нэг төрийн бодлого тодорхой байдаг, тогтвортой байдаг баймаар байдаг. Урд нь бол баруун бүсийн боомтуудаар гурил тэжээл татваргүй ордог байсан. Энийг татвартай болгосон, дахиад татваргүй болгосон, дахиад татвартай болгосон. Ингээл үндсэндээ ингээл тийм тогтворгүйгээс болоод тэртээ тэргүүл азлагдсан аймагуд нь үнэл эмч, азлагдсан аймагуудын боомтуудаар орж байгаа бензин шатхуун, гурил будаа энэ бүхэн татваргүй байхад тогтвортой баймаар байгаа юм л та. Олон жил ярьж байгаа заримдаа татваргүй болгочдөг, заримдаа татвартай болгочдөг. Энийг одоо цаашдаа одоо ингэж татвартай болох асуудал байхгүй байх ёстой шүү. Энийг бас одоо улсын хурлын гишүүд, хууль тогтоогч нар бид бүхэн цааш анхаарах ёстой. Ийм одоо тогтворгүй бодлоготой байдгаас болж үнэхээр бас ард иргэд, бизнес эрхлэгчид ялангуяа тэнд одоо аслагдсан бүсийн ард иргэд ялангуяа их одоо зутарч байгаас энд одоо өртөж байгаа үн өсөлтөнд. Тэгэхээр энэ дээр л одоо цаашдаа их хурлын гишүүдээс анхаарч төр зохицуулалтаа хэн үнийн зохицуулалт хэн ингэхдээ аслагдсан бүс нутагт ажиллаж амьдарч байгаа ард иргэдийнхаа энэ төвийн бүст амьдарч байгаа ард иргэдээс адилхан үнэтэй зарлага нь адилхан байх, орлого нь адилхан байх энэ бодлогоо бас цаашд бас анхаарах ёстой. Энийг бас гишүүд бид бүгд цаашдаас анхаарья л гэдгийг хэлье. За бямцгч гишүүн санал хэллээ.